Занга Академи чадвараа хөгжүүл ирээдүгэ бүтээ. За сайн мэцхан хүмүүстээ эслийн ерөнхий шалгалтанд бэлдэж байгаа сурагчид маань нийгмийн бүтэц гэдэг сэдвийг бас судлах шаардлагатай. За тэгэхээр өнөөдрийн хичээлдэр нийгмийн бүтэц гэдэг сэдвийн талаар мэдэж авцгаая. За нийгмийн бүтэцийг ойлгож авахын тулд энэ төрөнд бүгдээрээ нийгэм гэж юу юм бэ? Нийгмийн үндсэн шинжүүдийг гаргая. За бүгдээрээ бодож үзье. Нийгэм гэж юу вэ? За тэгэхээр нийгмийн үндсэн шинжүүдээр хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээр өөрийн залхамж, тогтвортой чанарыг хангадаг хүмүүсийн зохион байгуулалтын нийгэм гэж үзэж болно. Мөн нэг нутаг дэсгэр дээр амьдардаг, өөрийн зохион байгуулалт эмх цэгцтэй, за улс төрийн хувьд бие даасан, за мөн өөрсдийгөө тухайн нийгэмд хариулуулдаг хүмүүсийн томоохон тогтвортой нийтлэг нийгэм гинэ. За энэ шинжүүдүүд маань нийгмийг тодорхойлох шинжүүдийг ингээ гаргаж ирж байна гэсэн. За энэ дээр тулгуурлаад бүгдээрээ нийгэм гэж юу юм бэ гэдгээ өөртөө дахиад дүгнэлт гаргаа биччихээрэй хүмүүстээ. Тэгэхээр бидний өдөр тутмдаа хийж буй үйлдэл, эргэн тойронд гарч үйл явдал бүгд эмх замраагүй, санамсаргүй хийдэг үйлдэл зүйл биш байх нэ. За яагаад вэ гэдгийг дүгнээрэй хүмүүстээ. За яагаад эмх замраагүй санамсаргүй биш вэ гэдэг дээр бүгдээрээ социологч Зандан гэдэг хүний тодорхойлсны нийгмийн бүтэц гэдгийг ойлголтод тайлбарлая. Тэр нийгмийн бүтэц гэдэг нь нийгмийн хэсэг элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоо гэсэн. Өнөөдөр та тухайлбал бороо орлоор гэж шүхэр авна гэдэг энэ үйлдэл маань зүгээр нэг санаанд гүйлэл байна. Шүхрийг та дэлгүүрээс авна. За дэлгүүрт маань тухайн бараа бол орлого болно гэсэн юм. За таны хувьд мэдээж хэрэг хэрэгцээ хангах. Ийм байдлаар ингээд бүх юм ингээд уялдаа холбоотой явагддаг гэсэн. За бүгдээрээ энэ мэдээллийг шинжилээ. Эдгээр баримтуудад эмэгтэйчүүд ямар байр суурийн өөрчлөлтийг илэрхийлж байгаа бөгөөд энэхүү өөрчлөлтөнд юу нөлөөлсөн юм бэ гэдэг зүйлийг маш сайн ажиглаж хараарай хүмүүстээ. За мэдээллийг уншаад баримтанд тулгуурлаад дүгнэлтээ гаргацсан бол энэхүү өөрчлөлт яагаад бий болов? Тийм ээ, юу нөлөөлөв гэдэг. За тэгэхээр саяны энэ 3 мэдээллээр дүгнээд ингээ харах юм бол нийгэмд эзлэх байр суурь, за буюу статус, за хүүсийн ялгаа, за нийгмийн бүтэц хөгжлөг өөрчлөлт, за мөн энэ дээр нийгмийн энэ хоёр хүчин зүйл нөлөөлж байгаа. Тэгээ энэ дээр яагаад нийгмийн бүтэц хөгжлөлт өөрчлөлт бичиг үсгтэй болох гэх нэг дүн те. За мөн сурах, ажиллах, боловсролын хэрэгцээ ингээд ялгаатай байгаа учраас эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурьд маань гендер ялгаа бий болдог байна. За энэ гендер ялгаа нь нийгмийн бүтэцтэй шууд уялддаг байх нэ. За тэгэхээр хувь хүн өдөр тутамдаа ямар үйлдэлийг хэрхэн хийх вэ гэдэг сонголт нь байр суурь буюу статусаас нь хамаардаг гэсэн үг. Байр суурь буюу статусаас нь хамаардаг гэсэн үг. За байр суурь гэж тэгвэл юу юм бэ гэхлээр хувь хүний эдлэх хэрэг, за боломж, гүйцэтгэх үүрэг, бусдын зүгээс хандах хандлагын цогцоор тодорхойлогдно. За энэ байр суурь дээр хамгийн гол ойлгох юм нь эдлэх хэрэг, гүйцэтгэх үүрэг гэдгийг маш сайн ойлгож аваарай хүмүүстээ. За тэгэхээр тухайн байр сууриас үүдэн бий болоод заавал биелүүлэх ёстой хэмжээний шинжтэй зан үйлүүдийн цогцыг бол үүрэг гинэ. Зан үйлийн цогцоодыг үүрэг гэж ойлгож байна. За тэгвэл тухайн байр суурь бүхий хувь хүн юуг хийх нь зөвшөөрөгдөж байгааг бол эрх гэнэ. За жишээлбэл багш хүн бол заах багшлах хэрэгтэй гэдэг, эмч хүн бол эмчлэх хэрэгтэй гэдэг. За ингэж зөвшөөрөгдөж байгааг эрх илэрхийлнэ. За мөн эндээс нөгөө 2 3 ба түүнээс дээш ингээд заавал бил үүргийн асуудал гарч ирнэ. За статус уялдаа. За эндээс тулгуур үүргийн зөрчил гэдэг бий болдог. Тэгэхээр үүргийн зөрчил гэдэг нь 2 ба түүнээс дээш заавал биелүүлэх ёстой эсрэг хэмжээний шинжтэй үйлдэлийг үүрэг гэж үүргийн зөрчил гэж ойлгож байна. Тэгэхээр багш хүн албан үүргээ гүйцэтгэхийн тулд гэр бүлийн зарим үүргээ биелүүлж чадахгүй тохиолдол. За үүний тэгвэл үүргийн зөрчил гэж үзэж болох нэ. За бүгдээр энэ зургийг ажиглая. За сургууль болон гэртээ би хэм бэ? Тийм ээ? Хин хинтэй харилцдаг вэ гэдэг. За та гэртээ жишээлбэл айлын дунд охин ч юм уу, айлын баг, за эрэгтэй ч юм уу тий. Энэ бол таны байр суурь. Тэгвэл ээж автагаа хамаацад харилцдаг. За сургуульд бол 8 дугаар ангийн сурагч, 12 дугаар ангийн сурагч. За таны статус бол сурагч байна. За мэдээж харилцдаг хүмүүс сургуулийн удирдлага, багш нар, за мөн сургуулийн нийт ажилчид гэдэг мөн үе тэнхих нэрлэлсэн. Тэгэхээр бид нар хаана
одоо таны байр суурь ямар вэ гэдгээс таны харилцдаг болон таны гүйцэтгэх үүрэг мөн эдлэг хэрэг чинь ялгаатай болж гарч ирдэг байх нэ. За мөн энэ байр суурь үүргийг ингээд биелүүлэхэд байр суурь гэдэг энэ статус үүрэг гэдэг энэ ойлголт бол нийгмийн бүтц зэвд микро түвшний ойлголт. Харин макро түвшний ойлголт буюу томоохон түвшинд авч үзэх юм бол институт гэдэг ойлголт. Тэгэхээр институт гэдэг ойлголтын дээр бол хамгийн чухал зүйл нь үнэхээр нийгмийн институт гэдэг маань макро түвшинд нийгмийн гишүүдийн хамгийн чухал хэрэгцээг хангадаг ойлголтыг институт гинэ. За мөн энэ нийгмийн институт маань нийгмийн одоо ноён нууруу тулгуур багна гэж ойлгож болно. Нийгмийн гишүүдийн хэрэгцээг доктортой хангахад тулгуур 5 одоо жишээлбэл институт байна. За тэгэхээр 5 институт маань нийгмийн одоо тогтолцоог, дэд тогтолцоог бий болгож өгдөг гэсэн. За тэгэхээр нийгмийн институт гэдэгт хамгийн шууд тодорхой хэрэгцээг хангаж ирсэн статусын цогц байдал гэж ойлгож болно. За тэгээд мөн нийгмийн институтын шинжтэр нийгмийн тухайн нийгмийн хүмүүсийн гишүүдийн хэрэгцээтэй нийцэж байдаг хүмүүс өөр хоорондоо зохицно гэдэг боломж олгодог. Нийгмийн харилцааг докторжуулдгаар нийгмийн институтын шинж бол гарч ирдэг. За энэ дээр нийгмийн институтаар хамгийн чухал ойлгож авах юм дээр нийгмийн гишүүдийн хамгийн чухал хэрэгцээг хангадаг гэдгийг ойлгож аваар хөвгттэй. За тэгэхээр нийгмийн гишүүдийн хамгийн чухал хэрэгцээг хангадаг институт маань үндсэн институт гэдгээр жишээлбэл юу ордог вэ гэхээр гэр бүл, улс төр, эдийн засаг, боловсрал, шашныг энэ 5 институт бол нийгмийн тулгуур институт хаан чухал хэрэгцээ. За үндсэн бус институтыг нийгмийн практик гэж үздэг. За тэгэхээр үндсэн бус нь тухайн нийгмийн хөгжлөөс хамаарат одоо эрүүл мэндийн институт, эрх зүйн институт, сэтгэл зүйн институт, соёлын институт гэж ингээд гарч ирдэг байх нэ. За тэгэхээр үндсэн болон үндсэн бус институт маань нийгмийн одоо тогтолцоог бол бий болгодог гэж ойлгож байна. За ингээд хичээлдээ идэвхтэй оролцсон хүмүүстээ баярлалаа.